Чингэнгийн шүүх хуралтай холбоотойгоор Бат Эрдэнэ ирхмээс ярилцлага орж ирсэн байна. За, өдрийн Бат Эрдэнэ ирхмээ. Өдрөмт. За, Чингэнгийн шүүх хурлаар хэдэн хүмүүс яллагчдаа татагдсан юм бол? Чанганг ялагч талаас нийт 6 хүн байсан баха. 6 ялагч татагдсан. За. Тус бүр ямар ял авсан бэ? Ял авсан гэж эсвэл зүгээр Тус сагаад бүр авсан уу? таатаагүй. Тус бүр 15,000 сарын ял буюу сая 250,000 долларын торгуулаа нагдуулсан байна. За, тэр хүмүүс одоо хүртэл шоронд байгаа юу? Аль эсвэл эрс чөлөөтэй явж байгаа юу? Тэр хүмүүс одоогийн байдлаар шоронгоос гараад эд тустай ажил хийж байгаа л та. Эд тустай ажил гэдэг нь яах вэ? Сая 250,000 долларыг цагдаагийн одоо торгуулаар явж байгаа юу? Эсвэл нийгмийн сайн сайхан зориуд сатваар авсан уу? Одоогийн байдлаар торгуул хэлбэрээр мөнгөний Ашаа даснаас торгуул маягаар авсан байгаа. Зөв үрхмэ. Тий. За ойлголоо. За ер нь Чангин гэд 6 хүн байсан гэсэн үг үү? Тэгэхээр 6 хүн ядчих татсан гэхээр 6 хүнээс зарим хүмүүсийн бол барьж чадаагүй байгаа. Одоогийн байдлаар ерөн сурвалжлах ажил явагдаж байгаа гэсэн үг. тэр хүмүүс баригдвал муу адил шүүх хурдаа явна гэсэн үг үү? Мөн адил шүү дээ. Энэ яллагч 6 хүнийхээ ялтаагаар адилхан юмна гэсэн үг. За одоо бол ер нь нуугч амьдарч байгаа юм шүү дээ бидний юм. Тий. Тийм байдлаар Лос Анжелес Police Department нэртэй хэрүүлээ үйл ажиллагаа хийж явж байгаа л да. Тэгээ ер нь сүүлийн үед анзаараад байхад ер нь хүүхч гоё ажиллаж чинь, ер нь цагдаач гоё ажиллаж чинь. За тэгээ энэ яаж ер нь та хувьдаа хүндэтсэн гэж бодож байна уу? Тэгэл яг зохих ёсны арга хэмжээг авагдсан гэж бодож байна уу? Ердөө зохих ялын л өрт өгсөн гэж бодож байгаа. Яагаад гэвэл тэр хүмүүс цагдаагийн албаа хичээ халаасыг тэмтэрсэн олон удаагийн галц зэвсгээр мөргөлдөө үүсгэсэн олон нийтэд хохирол учруулсан гэх маягаар хамгийн дээд ялан буюу спүүчиг хилцлээ шүү дээ. Дайрсан гэдэг ирээр шүү дээ. Яг тэр ял нь бол яг хоногдож байгаа л та. Лос Анжелес хотын цагдаагийн газарлуу дайрна гэдэг чи одоо юу гэсэн үг юм бэ? За тэгвэл их мэ нэг юм лавтаас уушдаггүй яг ямар хүн яг насаар хорих ялтай хэврээ үлдэх вэ? Одоо чинь цагдаагийн газарлуу буудаад ингээд шүүх мөхөр яваад за 15,000 сар авдгийн байж. За тэгвэл ямар нөхцөл за бүр яг ядан хിവэрээ насан туршдаа шоронд байх вэ? Ерөөдөө амь насыг онц ноцтойгоор хөнөөх тийм ээ. Олон хүний амь хороо онц эцгийг аллах үйлдэх ч юм уу тийм. За тэрний дараа төрийн эсрэг гэмт хэрэг гэж. Ерөөдөө цагдаагийн албан агчлуу гал нээх олон удаагийн бүлэглэж цагдаагийн эслөө олон удаагийн тийм дайралт эсвэл тийм хохирол учруулахаар тиймэрхүү. Тэгээд нэг нь болохоор онц хүн хохиролтой гэмт хэрэг. Жишээ нь ийм хилтэс дэлбэлэх ч юм уу тийм MRPD-г хуудсан бидний хэлсэн дэлбэрсэн шүү дээ. Тийм үү. Өөртөө тиймэрхүү гэмт хэрэг орж ирүүлээ шүү дээ. Насаар нь хөргөлтэй байгаа. За тэгвэл ирэх мэ ямар тохиолдолд цаазар авах ял дуудах ирэх мэ? За ерөөдөө сайн хэлж байгаагаар бүх насаараа тийм ээ. Бүх насаараа явхад гэмт хэрэгээс олон хүний амь насыг хохироосон эсвэл хүүгэж гинүүс эмэгтэй төрийн өндөр халбан тушаалтыг санаатаагаар амь насанд нь халтсан онц эцгээр зовоон тарчлалж алсан тийм ээ. Эсвэл сайн MRPD-ийн хилцэд дэлбэлсэн ч юм уу тийм терроризм ба үндэсний аюулгүй байдал халтсан үйлдэлд жишээ нь одоо тесрэх бөмбөг дэлбэлж олон хүний амь насаа хохироосон террорист халдлага зохион байгуулсан ерөөдөө тиймэрхүү. Тэгээд давхар манай хотод тодорхой хэмжээний хар тамхи 8-ачд байгаа гэж үзэж байгаа ерөөдөө Лос Анжелес Police Department-ийн зүгээс. За. Ерөөдөө хар тамхиг олон их хэмжээгээр үйлдвэрлэсэн, худалдах гэж завдсан, хэлээр нэвтрүүлсэн эсвэл авилах хэл авалт ерөөдөө их хэмжээгээр тийм ээ. Ерөөдөө тиймэрхүү тохиолдолд. За тэгвэл та хар тамхи ярьлаа шүү дээ.
За. За тэгэхээр манасад мөнгө байх гэмт хэрэг та ер нь хэрэг байна гэж харж байгаа. Мөнгө угаах гэмт хэрэг ерөөхдөө би бол хуучин шүүгч байхаас өмнө энэ цагдаагийн ерхий газар албаагч байсан. За. Тийм болохоор ер нь мөнгө угаах ерөөхдөө тиймэрхүү гэмт хэрэгт бол би бол нэх явж тийм барьсан тохиолдол байхгүй. Тийм болохоор ерөөхдөө байхгүй гэж үзэж байна ерөөд бол. Одоогийн байдлаар. Гэтэ цагдаагийн албаагч нүднээс далдуур яг уу байж болох ч гэсэн тэднээс нь эзээ нэг өдөр бол баригдана гэдэг бол бат илгээ. Гэтэ ер нь нэг яг харагддаг гэхээр ер нь хууль төрөмж гэсэн дагаад ер нь сул гэсэн үг. Энд дэр ерөөхдөө тодорхой хэмжээний хууль манай Винсензо ерхий шүүгч бол хууль баталж өгсөн. Ерөөхдөө ерхий хуулийн дээр хэрвээ гэхдээ ямар нэгэн байдлаар мөнгө угаах ерөөхдөө тиймэрхүү байдлаар баригдсан тохиолдолд ерөөхдөө тодорхой хэмжээнд ялаа аваад бахаа гэж чинь. За баярлалаа гэх юм. Ерөөдөө бодлоо. За. За вич За, баярлалаа. нэрлэлээ. Ярьцлага авсан Кристофс Кинзилээ ярьцлага гэсэн Батэртэн. Юу лээ? Эрүүгийн шүүгч. Эрүүгийн шүүгч байлаа. За баярлалаа. За баярлалаа тавтаас. За вич нэвс Ченгэнтэй холбоотой мэдээлэлээ. Одоо цагдаагийн ерхий газрын ямар ч хэлтэй юм лээ? Сенер офицер. За сеньор офицер хүн болох Мурдок өвгөөс ярьцлага авах гэж байна. За тэгэхээр Мурдок та хоёр Ченгэнгийн талаар одоо ямар хэрэг басыг ер нь мэдж байгаа. Ямар ял шийтгэл авсан юм мэдж байгаа юм. За юуны дөрөв сайн байцгаана уу та бүхэнтэй энэ өдрийн мэнд хүргье. Ингээд Мордо Камка миний би за тэгээд тэр Чангэнг гэдэг гангийн тэм этгээдүүдийн талаар мэдээллийг бол мэдж байгаа. Энэ 15,000 сар аваад 1.2 сая доллараар торгуулсан байлээ. За ер нь та иргэний өвч гэсэн яг цагдаагийн өвч гэсэн энэ ялыг хүндэтсэн гэж бодож байна уу? Ерөнхийдөө бол энэ хотын иргэн болоод цагдаагийн хувьд те хоёр талаас нь харахад ерөнхийдөө энэ ял нь бол ер нь хангалттай гэж бодож байгаа шүү. Ягаад гэвэл одоо энэ хотын ард иргэдийн амгалан тайван байдал энэ хотын тийм ээ барилга байгууламжийн бүрэн бус те тэднэрт одоо хохирол учруулсан тийм ээ цагдаагийн бид олон удаагийн давтамжтай алдсан тийм ээ хоорондоо байлцсан одоо ганг релэдэн шүү гэдэг шиг одоо тийм ээ одоо гангийн сэдэлтэй буудалцсан цагдаагийн албаагч нар руу гал нээсэн. Тийм учраас ерөнхийдөө энэ ялыг бол би хангалттай гэж бодож байгаа. Иннээс ч ер нь илүү ял авах байсан баг. За бас харин өөр үнс асууж үү. Хэрвээ АЧЦ эсвэл төрсөн хөлт чинь яг Чангэгтэй холбоотой байсан бол та ер нь энэ ялыг ер нь хэр хүндэж бодох вэ? Миний ер нь бол би өөрөө их зарчимч хүн гэж өөрийгөө боддог. Тийм болохоор миний АЧЦ одоо тийм ээ 30 40 бүгд одоо ямарваа нэгэн байдлаар ийм гангд холбоотой итгээд байсан бол би ерөнхийдөө тэгэж харж үзэхгүй. Ерөнхийдөө тэгэл өөрийнхөө ургийн модноос хасдаг гэдэг шиг одоо тэгээд тэ ямарваа нэгэн байдлаар хамаатан садан АЧЦ гэж ерөөс ялгарлаж хэсэлэрч байна. Ерөнхийдөө тиймж харж үзэхгүйгээр ялыг бол би шууд өгөө явуул. Ер нь манай дүүнэр хүүхдүүд ч намайг мэдж байгаа. Ийм тиймэрхүү юмд бол маш үнэн гол асуудалгүй юм л. За та ер нь бол маш өмнө шударган байгаа юм уу? Яг уу тэгж боддог өөрийгөө. За ерөнхийдөө л за газар дээрс та ямар цэлтэй хүн блэ? Сенер офицер. За газар дээрс визний шууд амжилтлаа. Ярьцлага авсан Кристофс Кинзилээ ярьцлага өгсөн сеньор офицер Мурдо Камка байлаа. За баярлалаа. За баярлалаа.